Сайн байцгаана уу? Би Монголын мянганы сорилтын сангийн хаягдлаас дахин боловсруулах төслийн цахилгааны инженер Ганбаатарын төвшин жаргал байна. Ингээд бүгдээрээ миний ажлын нэг өдөртөө танилцгаая. За манай хаягдлаас дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ач холбогдлыг зориултыг товчхон тайлбарлах юм бол хоногт 50,000 м3 хаягдл усыг дахин боловсруулах юм хүчин чадалтай. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдл усыг дахинж боловсруулад дулааны цахилгаан станц 3, 4 цаашлаад манай дахин ашиглах цэвэр усыг ашиглах боломжтой аж ахуй нэгж байгууллагууд үйлдвэрүүдэд ингээд хүргэх зорилготой. Манай хаягдл ус дахин боловсруулах төслийн цар хүрээ гэвэл хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр ойролцоогоор 12 км урттай ус дамжуулах шугам хоолой. Тэрний дунд нь болохоор ус дахин дамжуулах өргөх нацаас станц. Тэгээд 3, 4-р цахилгаан станц гэсэн ийм үндсэн ажлын цар хүрээтэй. За ингээд хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн талбай дээр ирсэн байна. Та бүхний харж байгаачлаа манай үйлдвэрийн барилга өгсөлтийн ажил бол 100% дууссан. Туршилт тохируулгын ажил хийгдэж явж байгаа. Станцууд маань болохоор одоо техникийн хэрэглээнд дандаа газрын гүний цэвэр ус ашигладаг байгаа. Энэ усыг манай дахин ашиглах цэвэрлсэн усаар орлуулад хоногт 50 хүртэл 1000 м3 усыг орлуулж өгснөөрөө станцын хэрэглэдэг байсан газрын гүний цэвэр ус тэр хэмжээгээр газрын гүний нөөцөнд бидний ирээдүйн хойч үед цэвэр усны нөөц хэлбэрээр ингээд үлдэх ийм чухал ач холбогдолтой төсөл байгаамаа. За бид нар одоо яг шин төв цэвэрлэх байгууламжийн гаргалгааны суваг дээр ирсэн байж байна. Энэ суваг маань болохоор шин төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлсэн усыг дамжуулаад туул гол руу нийлүүлдэг ийм учиртай суваг үүтэй. Төв цэвэрлэх байгууламжаас гаргалгааны сувгаар гарч байгаа уснаас салаалж аваад эдгээр дамжлагуудаар дамжуулаад тунгаагаад шүүгээд халдваргүйжүүлээд ингээ эцсийн шатанда манай дахин ашиглах цэвэрсэн ус маань бэлэн болж ингэж гарч байгаамаа. За одоо би та бүхэнд хаягдл ус дахин боловсруулах төслийн хүрээнд хийгдэж байгаа зарим нэг цахилгааны ажлуудаас танилцуулъя. Яг одоо бид нар бол хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн 0.4 кВт-ийн цахилгааны хуваарлах байгууламж дотор орж ирсэн байж байна. Миний хувьд бол энэ төслийг зураг төсөл зохиох үе шатнаас нь эхлүүлээд оролцоод барилга ухсралт ашиглалтанд хүлээлгэж өгөх, хүчил залгах бүхий л үе шатууд нь өдөр тутамдаа оролцож ажилласан байгаа. За манай үйлдвэрийн хувьд бол нийт 2000 кВ-гийн хос трансформатортай найдвартай тэжээлийн 3 талын их үүсвэртэй дээрээс нь аварын генератортай гэдгээр давуу талтай ийм найдвартай тэжээлийн их үүсвэртэй ийм үйлдвэр байгаа. За хэрвээ сүлжээний хүчтэл үйлдвэрийн цахилгаан цаанаас ирж байгаа цахилгаан тасрах юм бол манай энэ аварын генератор маань автоматар хасаад шууд үйлдвэрийг цахилгаан тэжээлээр хангах ийм зорилттой. Энэ генератор маань болохоор гадаана 25 тонны түвшний танктай. Энэ түвшний танкаараа бол нэг 80% ачааллаар бол ойролцоогоор нэг 70-80 цаг тасралтгүй ажиллах боломжтой ийм генератор байдаг. Хэрвээ түвшээ нэмэлээвэл тасралтгүй ажиллаа л байна л гэсэн үг. Тэгэхээр манай үйлдвэрийн хувьд бол цахилгаан тэжээлээр ер нь тасрах нөхцөл маш бага болж байгаа л гэсэн үг. Ингээд хаягдл ус дахин боловсруулах төслийн үндсэн ажлууд барилга ухсралтын ажлууд дуусаад, туршилт тохируулга дуусаад усаа бид нар дамжуулаад станцуудад хүрэх нөхцөл бүрдэж байгаа ч гэсэн бидний хувьд хийх шаардлагатай маш том чухал ажил бол энэ дахин ашиглах цэвэрлсэн ус маань Монгол улсын усны бодлого, хууль эрх зүй, зохицуулалт, стандартад огт тусгагдаагүй шинэ зүйл байгаа. Миний хувьд болохоор бас цахилгааны инженерийн ажлаасаа гадна энэ хууль эрх зүйн зохицуулалт шинээр бий болгох, сайжруулах энэ төсөл ажилд гар бие оролцоод явдаг байгаа.
Энэ хууль эрх зүйн зохицуулалтын ажилд юу хамаарат байгаа юм бэ гэхэлэр энэ улсыг станцуудад буюу хэрэглэгчдэд бид нар яаж хүргэж өгөх юм, ямар үнээр, ямар тарифаар хоёр байгууллага хоорондын зохицуулалт нь ямар байх ёстой юм, үүрэг хариуцлага нь ямар байх ёстой юм, ямар нэг асуудал гарсан тохиолдолд гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэхийг гэх мэт хууль эрх зүйн ийм зохицуулалтуудыг бид нар хийх ёстой байнамаа. Монгол улсын усны тухай хууль 4-р зүйлийн 1-р заалт Монгол улсын нутаг дэвсгэрдэх цэвэр усны нөөцийн стратегийн үнд баялаг мөн. Ингээд миний ажлын өдөртөө танилцсан та бүхэндээ баярлалаа. Бидний ус, бидний ирээдүй. Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг баталдаг.